Сайн байцгаана уу? Бүгд найрамдах Хятад ард улс Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За 1000 сонсохоор нэг үүс гэдэг. Сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байгаа аялал жуулчлалын салбар нь Хятад Монгол хоёр орны ард иргэдэд хөрш орныхаа байгаль дэлхийтэй танилцах, соёл иргэншлийг нь ойлгож мэдэх, хүн ардынх нь амьдрал, уламжлалт зан заншил, соёл түүхийг нь газар дээр нь хүрч биечлэн мэдрэх бүрэн боломжийг олгож хоёр орны найрамдалт харилцаа нөхөрсөг солилцоонд омдголшгүй хов нэмрийг оруулсаар байгаа лээ. Эртний Түмэн газрын цайны зам нь хоёр орны хооронд худалдааны замыг нээж өгсөн бол өнөөдөр хоёр орны хооронд аялал жуулчлалаар хамтдаа хөгжилд хүрэх жишг болж байгаа юм. Мөн 2023 оны 10 дугаар сард Хятад Монгол хоёр улс бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар, Монгол улсын засгийн газар хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлцээрт гарын үсэг зурсан хоёр улсын хил дамжсан аялал жуулчлалын салбарт хийсэн чухал алхам болсон юм. Улмаар 11 дугаар сарын 15-ны өдөр 15 жуулчин бүгд найрамдах Хятад ард улсын хилээр нэвтрэх үнэмлэхийг авч Эрийн хотоор хил гарч Монгол улсын замын үддэх нэг өдрийн аяллаа эхлүүлсэн. Ийхүү 8 жилээр алслаад байсан Хятад Монголын хил дамжсан аялал жуулчлалын хамтын ажиллагаанд бас хуу нэгэн шинэ хуудсыг нийлээ. Түүнчлэн Хятад Монгол хоёр тал аялал жуулчлалын нөөцийг хуваалцах, маршрутын зураг төслийг оновчтой болгох зэрэг олон талаар гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, Бомтын хил дамжсан аялал жуулчлал болон хоёр орны аялал жуулчлалын соёлын солилцоог өндөр чанартай хөгжүүлсээр ирсэн. 因为出境游是我们的优势，我们有这么好的地理位置，我们跟蒙古国扎木乌德只有4.5公里，而且我们是常年开放的国家一类的公路、铁路、航空口岸。这样的话，我们的整体的在旅游基础设施、这个交通的搭建上，其实已经是非常优质了。 Аялсан хүнд энерги цэник өгдөг, эргээд очсон газрын эдийн засгийг мэлааж байдаг аялал жуулчлалаар Хятад Монгол хоёр хөршийн харилцаа улам бэхжин хөгжиж байх болтугай.